За Монгол улсын 35 дахь ерөнхий сайд нэг талаасаа энэ бол түүхэн том үүрэг бөгөөд хариуцлага ирж байна гэсэн үг. Тэгээ өмнөх хоёр ерөнхий сайдын чинь хувьд бол 23-4 одоо яам сайд, дараагийнх нь болохоор 2021 гэдэг ингээд дандаа 20 давсан яам сайд нартай байсан. Одоо бол ерөөсөө энэ олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал бол цомхон чадварлаг гэдэг шалгуурыг л тавьж байгаа. Тэр учрал ерөнхий сайдын өв буюу улс төрийн легаси болвол 15-аас хэтрэхгүй сайд нартаар танхимаа бүрдүүлвэл сайн байна. Ариун зээг шүүний хэлээд байгаа зөв шүү дээ. 10 жилийн өмнө Justin Trudeau нийт сайд нарын 50% эмэгтэйчүүдээр бүрдүүлж ирсэн. Ер нь бол яг одоо хүсэл мөрөөдөл гэж байдаг бол зоригтой хүний өгцөө авцаа ямар нэгэн шантаажинд орохгүй засгийн газраа байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт улс төрийн манлайлал талаас мэдээж ингээ ерөнхий сайдын хувьд бол олон төрлийн үйл явдал цагийн байдал донд явдаг. Тэгээд улс төрөө бодоод заримдаа хуулиас төрүүлээд, хуулиас даваад шийдвэрүүд гаргах тохиолдол асар их байдаг. Тийм учраас тэрний эргээд зөвтгдөггүй. Өнөөдөр ингээд манай үе ерөнхий сайд нар хэвлэлээр үнэн худлаар мэддэхгүй бие биенийхээ давах гэсэн зарим нь ичгэвчтэй зүйл ярьж шít. Энэ утгаараа бол энэ улс төрийн хандлага, манлайлал гэдэг бол нэг л зарчимтай байдаг. Тэр бол үнний бөгөөд шудраг басны зарчим гэж байна. Ерөнхий сайд гэдэг нэг талаасаа аль нэг намын даргач гэсэн, нөгөө талаасаа Монгол улсын эрх ашигын тэргүүн хамгаалагч учраас энэ эрх одоо ашигыг нэгдүгээр тавьж явах ёстой. Гуравдугаарт хууль хэрэгжүүлэх ажил бол ерөөсөө засгийн газрын үндсэн ажил. Тэр өнөөдөр ингээд Монгол улсын төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, хашиж байгаа хүмүүс өдөр болгон гэмт хэргийн цоврал кино ороо болгон ярьж байгаа мэт хэвлэлээр бие биенийгаа одоо баримт сөхөж ярьдаг боллоо. Тэр ерөнхий сайдын хувьд бол энэ шудраг ашиг тогтоох, хуулийг хэрэгжүүлэх тэргүүн зорилгын хүрээнд энэ иргэдийн хууль шүүхтэн итгэж ядж байгаа, төрдөн итгэж ядж байгаа энэ зүйл дээр энэ дээр бол дандаа шийдвэртэй алхмуудыг хийх хэрэгтэй. Хэн нүний яриад, хэн худлаа яриад. Өнөөдөр хотын дарга гэхэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг террорист гэж очилж шít. Ийм зарчимтай одоо улс төрч төрийн албаагч гэж байж болох уу? Тэгэхээр та энэ хотын даргадаа хариуцлага тооцоорой. Тэр үнэн худлаа яриад мэддэхгүй байгаа хүмүүстэй ч гэсэн бас нэг тийш нь болгоорой. Тэгэхгүй бол 100 хоногийн дотор танаас ард түмэн хүлээлтэн дуусна шүү. Дөрөвдүгээрт эдийн засгийн үр өгөөжийг тооцохдоо энэ аливаа төсөл хөтөлбөрүүдийг ярихдаа дандаа энэ одоо иргэдийн мэдих эрхийг хангаж, оролцоог нь хангаж явмаар байна. Тэгэхгүй болохоор ингээд том дүнтэй татвар төлөгчдийн мөнгийг нэг эрх мэдэлтэй дарга нар лоббидод гаргаад ирчдэг. Ингээд судлаагүй завсар төсөл хөтөлбөрүүд ороод ирдэг. Ард дээр нь баахан популизм үүсдэг. Улсын эдийн засаг нуруу ундаг. За төгсгөлд нь хэлэхэд чи 1 минут сонгож болохгүй юу? За 1 минут сонгоч. Эрдэнэ улдагчид 1 минут сонгоё. Төгсгөлд нь хэлэхэд учрал гишүүнийг бас 27 жилийн хугацаанд мэдэх юм байна. Тэгэхээр бас улсын ерөнхий сайдын ажлыг хичээж хийнэ гэж найдаж байна. Хоёрхан үгийг хэлье. Монголын ард түмний мэрэгэн үг. Азарганы дил хаашаа адууны зүг тийшээ гэж үг байдаг. Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүний айш аяг авир бол Монголын улс төрт нөлөөлдөг. PR хийгээд популист нэвтрүүлэг хийгээд гэмт хэргийн цуврал гаргаад байвал иргэдэн талцаал итгэл үнэмшлгүй болоод тэгээд нүглийн хар сүүдэр улсыг нөмрөөд энэ хэрүүл маргаан явсаар угаад хөгжил дэвшлээ боомлдог түүхийг бид нар мэдж байгаа. Тийм учраас арай жоохон тийм гэгээлэг, алсын харуулцтай, тооцоотой, үндэслэлтэй судалгаатай яваарай. Арслан мэт ноёныг барс мэт дүшмэл дагна, барс мэт ноёныг чон мэт дүшмэл дагна, чон мэт ноёныг үнэг мэт дүшмэл дагна гэж. Энэ бол зарчим хүлээн зөвшөөрөгдлийн асуудал. Өөрсдийгөө үнэг мэт долдоо хүмүүсээр одоо хүрээлүүлээд байх юм бол та ерөнхий сайд биш Монгол улсын түүхэнд бас